Монгол улс 70 сая гаруй малтай нүүдлийн мал аж ахуй уламжлагдсан үлдсэн цөөхөн хэдэн улсуудын нэг билээ. Өдгөө энэ салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10-аас 15%-ийг бүрдүүлдэг бөгөөд хүн амын бага хувийг ажлын байраар хангалттай салбар юм. Монгол улс малын гаралтай бүтээгдэхүүн болох мах, ноос, ноолуур, арьс, шир зэргийг экспортлоо. 2023 оны байдлаар 80,400 тонн мах махан бүтээгдэхүүн экспорт хийж нийт 127 сая долларын худалдаа хийснээс хамгийн их худалдаа Хятад болон Орос, Иран улсууд руу хийсэн байна. Хоньны махны экспорт Монгол улс дэлхийд эхний 10 багтдаг бөгөөд жилээс жилд өсөх төлөв ажиглагдсаар байна. Мал аж ахуйн салбарт хатуу ширүүн цаг агаар бэлчээрийн дааз ихрэх, уур амьсгалын өөрчлөлт, махны чанар шаардлага хангахгүй зэрэг зорилтууд малчлалд тулгархаас гадна бид бүтэц чэнжүүд хиймэл хэрэлт үүсэх, мөн төлөвлөлтөөр зах зээл байгаа. Энэ салбарын хөгжил цаад болж байгаа гэхэд хэлцдэг. Сүүлийн жилүүдэд малын гаралтай бүтээгдэхүүний стандарт чанарыг сайжруулах, нэмэн үрдэг шингэсэн боловсруулалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээл гаргахад хөрөнгө оруулалт хийн эхэлсэн бөгөөд Монгол орны байгаль орчинд ээлжтэй дээд зэрэглэлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бидэнд байна. Иймд ч Монгол улсын засгийн газраас мал эмнэлгийн үйлчилгээ, бэлчээрийн менежмент, малчлалд зориулсан санхүүжилтийн хүртээмж зэрэг мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр төрөл бүрийн санаачлаг гаргаж буй цаашдын өсөлт хөгжлийн төлөө хийж буй ажлуудын суурь болж байна. Олон улс руу экспорт хийх хэмжээ нэмэгдэхийн хэрээр үүнийг даган зээлээр хийгдэх худалдаа борлуулалт болон төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл даган өссөн байна. Хаан даатгал компани дээрх экспортын зээлийн даатгал болон худалдааны зээлийн даатгалын үйлчилгээ олон улсын хэмжээнд төлбөр төлөгдөхгүй эрсдлийг хамгаалах тус шийдлийг танд санал болгож байна.